жоохон юм орчлоо сая. хэрэгтэй. Хэрэгтэй шүү дээ. Тэгээд юу үрч. Явлаа доо. Нүгээрээ л та. Чинийх тэр ирж. Энэ савн дотор ирж ийн хайраа. За. Аха. Битээр ямар ч Солонгостой ирсэн энэ автобусны бодол дээрээ зогсож байна. Одоо очих газар руугаа хамтдаа явцгаая. Энэ зүгээр нэг жижиг хотгоных нь гудамжаар битээр явж үзэж гин үү. Тэнд яг Солонгосынх нь үүлийг хэлсэн байхад нэг хүүхэд шорттой зогсож гин. Өчтөрөөрөө энэ хаваар тойроо явж исэн чинь бас юу 5 чигтэй эмэгтэй хүмүүс их яваадсан. Крокс өмссөн. Тэгээд энэ 7-Eleven за CUG-с бол мэдээж ойлгомжтой Монгол зөндөө байдаг. Энд ч бас зөндөө л байна. Нэг юмрхүү л явж байна да. Жохон бүрхэг байгаа юм шиг л харагдаад байна надад бол. Бусдаар нэг тийм амар өөр цаг агарын юу бол мэдрэгдээгүй те. Бүх хүргэлт нь мотоцикл, мопед доор хүргэгддэг болохоор ер нь ийм юм хаасайгүй л байд юм байна. Nice. Тэгэл гудамжаа дагаал тэр тэгтээ хоолны газар байна. Интернет тэмгэлт юм биш. Яг Солонгос кинонд гардаг нөгөө имэнрээ ингээд хүнсээ зараад гадаа сууж идэг тийм зах байдаг шүү дээ. Тэр зах руу ганцаараа явж үзье гэж бодож ийн. Тэгээд маа нөгөө чадахгүй л гэсэн. Би гэтээ чадна. Чадахын төлөө явна. Юуны тулд интернет, Google Map те яг энэ Солонгосын ашигладаг газрын
зураг заадаг аппликейшн байгаа илээ тий. Тэг ямар ч тач одоо гэрээ жоохон зэгцэлчээд явж ямар ч тач тийшээ явъя гэж бодож байна. Тэгээ би ойр зургийн хамгийн гол нь би чинь өөрөө ийм жаргууж ороод гээд хоолны аккаунт ажилуулдаг штэ. Тэгээ тэр аккаунттай бичлэг оруулахгүй ингээд тасалдуулмааргүй байгаа учраас хүнсний цахаараа ороо сонин содон хоол хийж болох юу вэ? Үзэх гээд байна. Тэгээд яг энэ CUGS энэ яг энэ байрныхаа доор идэг мартуудад бол нэг олигтой байхгүй. Тэгтээ бас үнэтэй юм шиг надад санагдаад байгаа. Хүнсний зах яаж ч удсан хямдхан байх гэж би бодоод тэгээ хідүүлээ хамтдаа хүнсний зах олъё. За нүрэ будчихлаа. Яг шинэ жилд орох байгаа юм шиг л будлаа. Бүр амар будлаа. Тэг өчтөр би нөгөө ийм загсан боо авсан байхгүй юу? Тэрийг харуулсан. Энд ингээл ер нь бол заяа би жоохон бахта солонгос кино амар үздэг байсан. Том болоод ч үзсэн, оюутан болоод ч үзсэн. Гэхдээ яг ажилд ороод бол үзэх боломжгүй, завгүй болол тэгэл үзээгүй. Тэгээд солонгос кинон дэр гардаг зүйлсийг ингээд сонирхож үзээд бичлэг болгож үлдэх нь надад илүү сонирхолтой байхгүй. Тэгээ миний энэ бичлэгээс миний 2 хүү үзэж байгаа хайртай шүү. Яг өчтөр би Dyson орж гэртээ ойр зургийн хэрэгтэй маа авчаад буцах замдаа загсан боо аваад тэгээд ямар байд юм бол гэд үзсэн чинь ийм тэгээд дотроо болохоро зүгээр ийм алюминий нух шиг ийм нухштай. Тэгээ бүр маш нэлэн байсан. Бүр яаж ийм амар нэлэн бэ? Энэ би ер нь бол юм чихэрлэг зүгс дуртай иддэг. Гэхдээ энэ бол бүр үнэхээр нэлэн байсан. Нэгийг идэл бүр яг бэлуурч хэллээ. Тэгээд энэ ямар сэндээ идээгүй байж хав. Яг гоё юм нь хүүтэн байгаа үед ингээд халуунаараа байгаа байсан. Гадны талын энийх нь яг ингээ өөрийн амтлагаар хэлэх юм бол өндөг, гурил, сүү эсвэл ус тэгээ ванили сахар хамтагч илээ. Тэг яг юм шингэнээр нь листэн дээр тавьж шарж агаад тэгээ доторх юм аягаа дахиад ингээ давхарлалт юм лээ. Хамт нь бол яг тийм тэгээ дотор нь тэгэл яг алюминий сок гэсэн. Тэгээд өндөг шарж идчихэд Д витамин уучаад тэгээд гарыг. Тэч гэрээсээ гараад ирлээ. Гарч ирээд амжилттайгаар бууд карта авцсан шүү. Одоо автобусандаа суугаад 6 буудал яваад буух юм байлээ. Одоо автобусны буудал руу халах чинь. Хөвгчлөлтэй л юм болж байна. Гэтэ яах вэ? Бас нэг солонгосоор ойлголцохгүй ч гэсэн англи хэл дээрээ ярилцаад бол ойлголцож GS Messi яг худалдаахны зөвлөхүүд нь бол угаасаа л англи хэлтэй тэгэл ярилцаад болтож байна. Одоо автобусандаа суулаа. Байшин дотор гэрт хүүтэн байгаа тахаар нь малгайтай цамцтай гараад ирсэн чинь бүр амар дулаахан байна. Халууцчлаа. Тэгээ энэ яг агаарын солигдсон чинь миний харшил хөдлөөд нулимс гоожоод хамар битүүрээд нэг бол нус гоожоод байгаа хгүй юу. Энийг юм сонин уйлах байгаа нүдтэй юм шиг хүн яваал байна. Мөртөж автобусны буудлаа олоод ирлээ. Автобусаа хүлээж агаад суманда. За. Амжилттай дэжгүй явж илээ. Эргэн тойрноо харуулах уу би?
Нээзүүдаа би гэртээ ирлээ. За амар сүрхий хан Мартаас илүү хямдхан байх гэж төсөөлж гарсан чинь тийм амар ялгаатай өмнгийн зүрэг бол бэдгүй юм байна. Тэгээд шаал дими 6-7 буудал явчаад ирлээ. Тэгээд би зааж гараад чихэн дээр подкаст сонсч байгаа. Тэрийг зогсоогот. Тэгээд явж ирээд би нэг сэтг өндөг төмөс чинжүү брокколи гурил олж ирлээ. Зүгээр Мартаас л авч хойсон байна. Тэгээд хэрвээ яг Солонгост байдаг миний энэ влогийг үзэж байгаа хүмүүсээ үл зөвлөөрэй. Надад л эсвэл тэгээд санагдваа. Үнэхээр тийм байд юм уу? Тэгээд гой зөвлөөрэй. За тэгээд ямар ч тач энэ удаагийнхаа влогийг ингэж дуусгах чи идэх үү? Солонгост ирсэн тэмдэглэл тэгээд нэг хүнсээ цуглуулах байгаа фейлний бичлэгээрээ ингээд дуусгах чи. Тэгээд дараа нь гоё өөр сонин содны юмнууд үзэхээрээ бас бичлэгээ үргэлжлүүлнэ. Бай. Бичлэгтэй маань хамт агаарэ. YouTube-ийн маань дагаарэ. Лайк дараарэ. Бай.